Сайн үзэгчдээ та бүхэнд орой минь хүргэе. Энэ бидлэгзээс бэлтгэн хүргэдэг хинэн химбэ чөлөөт ярилцлагын нэвтрүүлгийн ээлжид шинэхэн дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За манай энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор нэгэн эрхэм хүндтэй зочин хүрэлцэн ирсэн байна. За хүндрэлтний их наадам зуны олимпийн Паралимп пауэрлифтингийн төрөлд за Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож хүрэл медаль хүртэн ирсэн Содон Бэлжээ маань хин нэмээ нэвтрүүлэгт хүрэлцэн иржээ. Сайн байна уу? Танд орой минь хүргэе. Сайн байна уу? From Mongolia, finds himself still in the bronze medal position. Still have a couple of lifters that didn't register. За баярлалаа. Бидний нэвтрүүлгийн урилгыг бас хүлээн авч цаг заваа гарган ирсэнд юуны өмнө талархлаа илэрхийлье танд. За баярлалаа. За таны хувьд эх орондоо хизээ ирв бас төрлөг Эрдэнэ дотдоо хизээ ирвэ? За би эх орондоо 22-ны шинэ ирсэн. Тэгээд өнөөдөр л Эрдэнэт ирж байна. Тэгээд л ижин да. Тэгэхээр яг энэ пауэрлифтингийн төрөлд бол манай улсаас анх удаа оролцсон гэж гэсэн мэдээлэл байна л да. Тий. Анх удаа. Тэгээд анх удаа Паралимпийн наадамд оролцоо тэгээд анхны медалийн авчиж ирлээ. Сэтгэл бол өндөр байна. Ер нь бол монголчууд төдийгүй монголчуудаас маш их баяртай байсан бах. Яг тэр сайхан медаль хүртээд за тэгээд тэр эндэр дээр зогсоод төрийн дуул явж байгаа тэр торгоо гişин бол бас юутай зүүрлэшгүй бах. Тухайн үеийн тэр баярын сэтгэлээ энэ мөчөд манай үзэгчдтэй хуваалцаж танд бас ямар бодол төржээ? Тухайн үед нэг бодол төрөөгөө. Яа тэгвэл авах хэрэгтэй юм авсан. Гэтэ энэс одоо өрөл медалаас илүү авах боломжтой тэгээд шүүгчнээс Бразилийн дамжин яаж тийшээ гаргаж ирж чаад үзэгч болон харсан байх гэж найдаж байна. Тэгээд тэр талаар одоо тэгээд арт хүмүүл өөрсдөө үнэжтэй. Энэ спорттой хэрхэн холбогдов та? Энэ спорттой 2002 онд холбогдсон. Тэгээ 2002 оны дуустал хичээл шахаад багш манай гадаад руу яваад тэгээд 7 жил завсрал шахаад ирээд багштайгаа уулзаад тэгээ 2009 оноос эхэлж хичээсэн. Тэгээ өнөөдөр өгсөл ингэ явж байна да. Ер нь сонголтод юу нөлөөлсөн болоо? Яагаад энэ спортыг сонгоч үгээ тэгээд яривал? Тухайд би тэмэр спортын тамгын газрын дарга Монголын Паралимпийн орны ерөнхийлөгч шиг байсан нэмгээд ахдаг. Нэмахтаа уулзж яхад нэмах чивээс пауэрлифтинг спортоор хичээлээс их зүг юм байна. Чи тийм энэ спортоор хичээлээс гээд санаа тавьсан. Тэгээд яг тэр хэлсний дагуу одоо энэ спортыг сонгоод одоо орсон да. Сонголтонд та сэтгэл хангалуун байдаг өнөө хүртэл. Хангалуун байдаг. Үүнээс гадна бас маш олон амжилтуудыг та үзүүлж байсан юм лээ. Томоохон тэмцээн оролдоонд бас оролцсон байл юм лээ. Хуваалцаач амжилтаасаа. Азийн аваргын 2 хүрэл, Азийн наадмын хүрэл, дэлхийн цомын 2 мөнгөн медальтай. Тэгээ сая 2016 Паралимпийн наадмаас хүрэл медаль аваад ингээд явж байна. Дэлхийн аваргын 7 дугаар байртай. Ер нь та альва тэмцээн оролдоонд оролцохдоо өөртөө ер нь юу гэж хэлдэг үү? Ямар зорилгыг тавьж ордог уу? Нэг зорилго тавьдаг маа өөрөөсөө ачаал өгөхгүй тулд. Яа тэгвэл зааланд өргөж байгаа бол өргөх ёстой. Олон түмэнд тэр тамирчдад тэр ирж үзэж байгаа үзэгч нарт нэг талаасаа бэлтгэлээ харуулж ийн гэсэн үг л дээ. Тийм болохоор ерөөсөө тэр тал дээр бол санаа зовцол байдаг. Би нэг тамирчин охинтой бас ярилцчихсан л да. Тэр охины мөрөөдөл бол спортын сэтгэл зүйч болох мөрөөдөлтэй тамирчинд бол сэтгэл зүй гэдэг маш чухал байдгаа гэж ярьжсэн.
таны хувьд сэтгэл зүгээ хэрхэн бэлтгэв үү? Ер нь энэ сэтгэл зүйчтэй ажиллах нь бас амжилтанд нөлөөлдөггүй гэдэг дээр та оролцооч. Сэтгэл зүйчтэй холбогдоод спортын те манай спортын анхаарах за эрдэм шилхийн албад албанд одоо 7 доктор гээд байж. За тэгээ бус мэрэгчлэн сэтгэл зүйн судлаачтай байж байна. Тэгээд тамирчид бүгд л тэр хүн дээр шийдэл та. Яг би 7 доктор дээр бол 2 удаа очиж зөвлөгөө авсан. Тэгээд тест бүгэлсэн. Тэгээд тестэн дээр бол 7 доктор бол чи ерөөсөө санаа зовлтгүй байна, өөрөө өөрийгөө аваад явуучих чадвартай сэтгэл зүйтэй бэлтгэгдсэн тамирч байна гэдэг хэлсэн. Тэгээд нэг сэтгэл зүйчгээ яваад идгэлтэй. Тэгээд би өөрөө бүгэн сахустай олонний сахустай тэгээд хааны ингээл явчихдаг л да. Сахуснууд зөндөө олон сахуснууд байгаа. Тэгээд тэднийхэн зааж зөвлөсөн тэргээрээ л явдаг л да. Тий. Одоо таны зорилго юу вэ? За он гараад 3 дэлхийн замын аварга одоо жин өсөж орж байгаа болохоор тэр 3 дэлхийн замаас айлын нь бол алтан медаль авах. Медаль авах гэж ах нь бол тодорхой гэж өөртөө итгэж байгаа. Тэгээд тэр дотроос алтан авах. Тэгээд дэлхийн аваргаас бас медаль авах. Надад дэлхийн аваргын медаль дутуу байгаа. Тэгээд өмнө авсан медалуудынхаа чанарыг сайжруулна гэж л үзнэ л дээ ерөөсөө. Таны хувьд бас их эрч хүчтэй, итгэлтэй ийм тамирчин байна л да. Ийм одоо өөртөө итгэлтэй байхад ер нь нөлөөлдөг хүчин зүйл гэж байх уу? Баяа. Өөрөөсөө дотоод зүтгэе ярилцах. Мөн багш сайн байх. Манай багш Балгарын бие дэмрээ академи хөндийн өргөлтөй багштаас жуулч мэргэжлэр төгссөн. Манай багш маш хүн байдаг. Тэр хүний бас заас зүйл сургасны дагуу бэлтгэл сургуультай бас байн хийж идэг. Тэгээ мэдээч аргэр бас их чухал нөлөөлдөг яах. Тэгэл наргэр манаас сайн байгаа учраас бас ингээм амжилт үзүүлээ явж байна. Багшинд нь одоо зааж сургадаг ер нь хамгийн сэтгэлдээ нь үлддэг аливаа одоо тэмцээн уралдаанд орохдоо үргэлж бодогддог байлгүй хаа. Багш маань чи чадна чи өргөх ёстой. Чи зааланд бэлтгэл энэ чинь маш олон удаа өргөсөн. Наснаас олон удаа өргөсөн. Энэ жингийг л өргөх гэж энэ дээрээ эцтэй л гэж багш маань хэлдэг л дээ. Сэтгэл зүйн хувьд бас дайчлан тий. Ер нь одоо зуны олимп болж өнгөрлөө. Манай Монголын тамирчдын хувьд бас энэ жил их тааруухан оролцлоо. Инглиз тэглээ гээл ер нь захин ертөнц гэдэг. Яг тэгээд өнгөрсөн 4 жилийн олимпийн цэнгэлийн бэлтгэлээр харуулчлаа шүү дээ. Тий. Өшөө хэлэхэд тэгээд арт хүмүүс өөртөө шүүш тунгаад ийз. Ер нь ингээд амжилт үзүүлээд ирэхэд бол хүмүүс маш их ихтгэл найдвар хүлээлгдэг. Одоо ингээд их ихтгэл хүлээлгээд байдаг. Энэ бас хүнд ачаа болж өгдөг байх гэж ойлгодгийн тамирчдад. Нэг талаас бас хитрхий гэж тамирчинд найдлаа тавих нас нэг талаас цагаал ам хөрх талтай байдаг. Тэгээд яг хоо тэгээд тамирчин хүний өөрийнх нь хүний сэтгэл зүй бэлтгэл тэгээд бие осгоос хамаарна л да. Тэ. Таны хувьд ер нь одоо энэ спортоор хичээллээд явж энэ хугацаанд шантарч байсан удаа ер нь байгаа их хүн санагдлаа. За ер нь надад тохирохгүй байна гэж бодогдохгүй байсан уу танд? Байгаагүй л дээ. Яг амьдралаас болоо шантрахгүй байсан. Яа тэгвэл ажил хийгээд явахаар бэлтгэлээ хийн. Хэд ажил руу анхаарахаар бэлтгэлийн одоо спортын карьер унжиглах. Спортын карьер руу аюулгүй анхаарал ирэхээр нөгөө ажлын карьер унжиглах. Гэдэг аюул хэцүүлтэй. Тэр бүгдийг ингээд зохицуулж явах. Тиймэрхүү үйлдэлний шантарч ирсэн да. Та яаж зохицуулж байна? Одоо тэгээд ялчгүй нөгөө нэг
аль нэг замыг сонгохоос өөр авахгүйсэн. Тэгээд сонгосон үрдэн маань л энэ л та. Ер нь спортоор хичээллээд өнөөдрийн хугацаанд ер нь энэ спортоос та өөртөө олж авсан хамгийн том ололт гэвэл та юу гэж хэлэх вэ? Тэмцээн болон ололтоор амжилт туршлага хөндлөлдөг. Тийм болохоор бүх юм л ололт амжилт юм даа миний хувьд бол. Тэ. Яг энэ төрөл ер нь өнөөдөр манай усад хэр сайн хөгжиж байна. Манай тамирчид бас их сүүлийн жилүүдэд их хэрхэн онцгой ололттой амжилтыг үзүүлж байна шүү дээ. Яг пара пауэрлифтингийн төрлөөр бол хараа хөгжиж эхлэх байна. Багчтай ирлээ тоондоо явж байна. Яг олон улстай улсын сэргэлийн тэмцээнд. Яг эрүүл тамирчдын хувьд бол Монголын спортын хувьд бол эрүүл тамирчдын хувьд бол энэ спорт бол хайцангуй шинэ өсрөнгөө хөгжишгүй спортын нэг төрөл. Одоо хүүхэд залуучууд одоо миний үеийн хүмүүсүүд тэгээ ахмад настай хүмүүсүүд пауэрлифтинг спортоор бас хичээж эхэлж байна. Энэ спорт ямар хурцтай хөгжиж байна гэдгийг насны талаас харуулж байгаа юм л да. Тэ. Насны хязгаар гэж юу байх вэ? Одоо оройтчлаач гэдэг юм уу чи хичээлэхэд бол оройтсан байна гэх. Ер нь бол насны хязгаар байхгүй. Гэхдээ одоо юу гэж хэлэх юм бэ? Тухайн хүнийхэн биеийн онцлогоос хамаарна л да. Яг тэр ингийн шийдэх арга байхгүй. Залуу насны тамирчин хийгээд нэг амжилтын өндөрлөлт гараад ирсэн бол тэр амжилт нь бол буурахад бол маш их хутдаг. Яа тэгвэл мэдээж тамирчин учраас цэцэл формо барьж тийш ахуулж өгдөг учраас бол ингээд залуугаас хичээлээд исэн хүний хувьд бол энэ бол нэг 50 хүртэл өрөх боломжтой спорт. Ерөнхийдөө топ карьер хөөх. 50 нас хүртлээ. Тэгээ мэдээж нэг хүн юм чи мэдээж 45-аас нь 5 наснаас эхлээд унталтанд орох л ахaltaй. Тэ. Та ер нь хэр зорилго тавьж байна? 50 нас хүртэл ер нь хичээллээд явнаа гэж. За одоо нэг 3 олимпиад жил хийж бодчих штэ. Тэгээд шанс агаад даваад дахиад орноор яад болохгүй гэж. Тийм. Энд чинь өгчний спорт нэг амжилт гаргаад нэг тогтчихвол энэ чинь амжилт нь хэвээр хатгалагдаад үлддэг спорт шүү дээ. Таны хувьд хүчтэй өрсөлдөгч гэвэл та энийг нэрлэх үү? Ер нь тэмцээн оролдоонуудад оролцоод явж байгаа. Одоо би 88 кг жин миний хувьд бол эсвэл жим байсан. Одоо би дэшиг жин өсөж байгаа. За 88 кг жингийн хувьд бол Азад толгой зөгдөг. Эхний топ 10 тамирчны надтай оролцоод эхний 6 нь бол дан Азад байдаг. Тэгэхээр Аз дотор бол 88 кг жим бол маш их өрсөлдөөнтэй хүнд чинь л дээ. Аз дотроос л гарч чадвал дэлхий бол нээлттэй гэсэн гэхдээ одоо бол би бол хөштэй харилцаад яг хэрэгжил бол 97 ч юм уу эсвэл 107-роо асах 107 кг хэмжээнд орно гэж бодож байгаа. Төлж байгаа. Тэрнийхэн дагуу төлөвлөгөө бэлтгэл сургуультай хийгээд явж байгаа. Тамирчны хувьд бас эрүүл мэнд чухал бах бэлтгэл сургуульд хийхэд бас бэртэл гэмтэл ер нь авах нь бол илбэг байдаг юм шиг байгаа. Таны хувьд ер нь бэртэл хэр авч байсан бэ? Йоо авалгүй яг бэлтгэл хийж аваад ийм юм хэлчихсэн. Тэгээд багш маань чи яаж бэртсэн яг тэрэн шиг л чи эдгийг хичээсэн. Тэгээд шиг миний ийм нөгөө хагас малтаралтай байсан учраас тэгээ эргээл штангийн голоос ихэлсэн дээ. Тэгээд тамирчин хүний хамгийн хэцүү юм чинь бол тэмцээ орцсон байж байгаа бэртэл авах. Тэгэл хамгийн хэцүү. Тийм зүйлүүд тохиолдож ирсэн үү? Тэмцээнд орох гэдэг бэртэлтэй байгаад байдаг. Байсан. 2012 онд дотоодын тэмцээнд. Тэгээд 2014 оны Инчоны Азийн наадамд хөрөл медаль авах хөргөлт хийхийн өмнө би халаалтан дээр тэмцээнд орохын өмнө би халаалтан дээр нөгөө заал нь бэлтгэлийн халаалтын заал нь сэрэнхүүд дөтөр байсан. Тэгээд тэрнээс болоод мөрөө бас эйгүү болчихсон. Тэгээл
халуун байсан болохоор тэгэл тэмцээнд ороод тэгэл медаль авчихсан л та. Тэгэл ингээ халуун буугаал тэгэл мөр өвдөд эхэлж байгаа ч. Ер нь бэлтгэл ер нь хэр хугацаанд хийдэг вэ? 7 хоногийн хэдэн өдөр бэлтгэлтэй байх вэ? За миний хувьд 7 хоногийн 3 өдөр бэлтгэлтэй байдаг. 3-4 цагийн бэлтгэл хийдэг. Ер нь одоо энэ спорт руу орё сонирхож байгаа хичээллэх ер нь сонирхолтой залуучууд маш олон байна. Та юу гэж зөвлөх үү? Юуг захиж хэлэх үү? За тэгээд шантрахгүй байх хэрэгтэй. За тэгээд би физиолог ачаал авах тасан цогтч чадвар байгаагүй байж хат нь одоо ингээд шууд нэг ганц юм уу 2 сарын явангууд шууд уур витамин хэрэгэлдэг. Тийм ажиллахгүй. Мэдээж бие тасгаад яг тамирч байна. Хүний бие физиологийн организм хөрчээд уур витамин хэрэглэл илүү биед нь бол халбал багтаа байх болов гэж бодож байна. Тэгээд тууштай л ах юм бол бас хүн бас юмд хөрч юм дуулгадаг гэдгийг хэлмээр байна л та. Таны хувьд садан бэлжээ гэдэг хүн ер нь хэр нээлттэй хүн бэ? Эсвэл их дотгошоо байдгүй? Ер нь ямар үед бас илүү нээлттэй болж өгдөг гэд хуваалцаач хав хүн талаасаа. Миний хувьд бол гайвэ. Тэ яригсан юм ярьчтэй. Болсоноо жилүүдээ хаваалцдаг юм л үнэлтэй би бол. Тэ. Ер нь шудраг бус зүйлтэй тааруул та дутагдлаа жугаар дуугаа өнгөрдгөө эсвэл хийлдэггүй. Хийлнэ л дээ. Хийх шаардлагатай бол хийлнэ. Ингээд шаардлагатай бол хийлнэ. Тэ. Тэрнээс иш хүний нэг жижигхэн юм дөр өндөглөд байж бас болохгүй тийм ээ. Мэдээж хүн босон алдчихлээдэг. Бид чи өөрсдөө оюухан хүн учраас биенийхээ алдаагаас уулзч амьдрах хэрэгтэй. Ер нь танд ингээд бэлтгэл сургуульд хүн юм чинь ер нь ингээд ядрах за нэг халшрах үе тохиолддог. Ер нь юу ч хийхгүй нэг ингээд болоод амрыг гэдэг ч юм уу. Ийм үедээ та ер нь яаж ирж өгсөн юм өгч авдаг уу? Сайхан унтмаар л идэг. Сайхан унтчихвал тэгээ дараагийн бэлтгэл сайхан болчих юм шиг санагддаг. Сайхан хоол идэл сайхан унтгал сайхан л та. Тэгээ бэлтгэлээс ядарч арч за одоо маргааш ямар өдөр бэлтгэлтэй би одоо яах вэ? Сайн орох хэрэгтэй гэл бас дийлэн байнаас. Жишээ нэг зурагт үзэхгүй байх, компьютер авахгүй байх. Гэхдээ яг нэг утасны манай 3-4 асаалттай идэх болохоор тэгэл Facebook онлайн. Гэхдээ нэг их суугаад байдаг. Нэг Facebook-ээр нэг юм бичиж идэх. Гэхдээ яг хаяа нэг бичнэ. Ер нь энэ тэмцээн уралдаанаас хойш ер нь нэг хандлан унтаж чадваа та? Одоо тэгээд хандлан унтна гэдэг одоо тэгэл худлаа юм биш үү? Бэлтгэл хийхгүй бол тэгэл нэг юм дутагтаад байгаа юм шиг нойрч сэргээл тэгэл нойрч нэг хөлтөө өрхөө. Бүр ядаргаанд ороод дуусч байгаа юм чинь тэгэл бэлтгэлэл хийгээ явбал ядаргаа арилж байгаа юм шиг тийм гэдэг л та. Чөлөө цаг гэж ер нь танд хэр гарч байна? Яг бас тодорхой хэмжээгээр гарна. Чөлөө цагаар яг тэгэл гэртэл сайхан амтч өөрийнхөө таваарлах дуртай да. Ер нь одоо аливаа амжилт үзүүлээд ер нь тэр амжилтаа та хамгийн түрүүнд хэнтэй хуваалцахыг хүсдэг үү? Гэр бүлийнхэндээ. Тэгээд тэмцээн явах болгонд нөгөө айл суугаар одоо линкээр цацж ийн гэдгээс хаш мэдээд тэргээ тавьчихдаг л та. Тэгээ яг онлайн ээж тэгээд Facebook яг тэтгэх өдөр тэдэн цагаас өгөн Монголын цагаар тэдэн цаг юм биш үү гэж хэлчихдэг. Тэгээд нас төгтөд маань асуусан. Наваад дэмждэг хүмүүсүүд бас бүгд үзэн. Сая Ирагийн паралимпийн медаль авахд бас нэлийн хэсэг хүмүүсүүд асуунтайг шүү. Үзэстэй байсан байлээ. Медаль авчна гэдээ бүр бодож ийсэн, хүлээж ийсэн хүмүүсүүд бас итгэлийг алдаагүй бас их баяртай. Тэгэлгүй хоёр сайхан гэр бүлийнхэн ээж тань бас маш их баярлсан баг. Тэгэл яах вэ? Баярлалаа. Тэгээ сүүлд нь ингээд сонсч хаад ээж манай яг лайваар ингээд засч байгаа шүү дээ.
Шууд. Тэгэхээр ингээ манай хүү үздэг, ээж маань үзэж чаддгүй. Манай хүн бас ингээ үзнэ. Тэгээ ээж маань тэмцээнд дуусны дараа медаль авсан гэсний дараа нөгөө бичлэгээ ухрааж үздэг. Тэг. Ээж маань л тэгэл их сэтгэлэн зовонтой. Тийм. Энийг яах бол гэл. Яах сайхан байна уу? Сүүлийн яасан тэмцээн болгоноос сайхан медаль аваад ингээл явж байгаа. Рейтинг өсгөөд топ тамирчин болсон даас их баяртай. Шагнал гэдгийг та ер нь хэрхэн хүлээж авч ойлгодгоо та? Жишээ нь ямар шагнал? Ер нь бол одоо амжилт үзүүллээ. Төр засгийн шагнал бас өгнө, хүндэтгэл үзүүлнэ. Бас хөлс хүчөө туслуулаад та амжилт үзүүлээд энэ одоо томхон тэмцээнээс медаль хүртэж байгаа. Энэ бол ингээд шагнал шүү дээ. Ер нь их үнцэнтэй санагдах уу танд? Мэдээж тамирчин хүний ялалт хэмтгэн олддгоо. Ялагдтал бас их хэцүү. Тамирчин хүний хөдөлмөр 4 жилийн зэнгэл нэл бүх юм хамаарна штэ. Ар гэрийн хөдөлмөр гэл. Мэдээж ингээд тамирчин хүн амжилт үзүүлээд гай шагналын болцлоо хангасч байвал тэр нь бол өгжил ах зүүн хэрэг. Яа тэгвэл тэр өгсөн шагнал нь дараачийн тэмцээн оролтооны бас томоохон сэтгэлийн урам зориг сэтгэл зүйн бас гой хөнгөрч штэ. Тийм учраас тамирчин хүн амжилт гаргаад ирж байвал тэр хүний шагналжлах хэрэгтэй. Төрлөх эрдэнэ доттой ирсэн эрдэнчүүд маань хэрхүүлээж авав. Сайхан үлээж авлаа. Тий. Би чи уул нь Улаанбаатар хот төрсөн. Тэгээд ээж маань Улаанбаатар хот намаа төрүүлээ. Тэгээд чинээс ирээд төрсний гişлэгийг минь авч ирсэн. Тэгээд эрдэнэ хот найрамлагаараа ингээд төрсний гişлэгийн дээр минь байдаг. Сайхан газар. Миний ээж энэ эрдэнэ хотоос ажил амьдралынхаа гараа хэлж исэн. За манай өвөө эмээ талын одоо хоёр хүн одоо ертөнцийн засаг дарах хийчлээ. Бас нэг талаас сайхан жин шиг бах ууштай жин шиг тийм л газар байна л да. Тэ нутаг юм да. Ээжт нь бас их санаа зовдөг гэж тэгж чинь ер нь уралдаан тэмцээнд явхад юу гэж захидах вэ? Миний чаднаа амжилт медаль авах шиг л гэдэг. Манай хөл хамгийн гол захиас. Нэг талаас эх орны захиас юм да. Эх орны хэлж чадахгүй хүүгэр минь дамжуулж хэлж байгаа гэсэн үг. Та медаль авчиж ирэн шин надаа. Заавал медаль авчиж ирээрэй гэж хэлдэг. Нэг чинээ гэл хэлдэг. Тэгэл медаль ингээл аваад ирэх толонд хөө маань ингээл баяртай тусч аваад сайхан байдаг л да. Тэгэл эх орны хүүгийн захиас, эх орныхон захиас, ээжийн захиас бас энэ одоо над тэтгэл үзүүлээд ингэ явж байгаа. Одоо ивент тэтгэгчтэй. Эсвэл спорт хороо, арс хамгааллын нэгдэл, Монгол шуудан үндсэн шишаг гэл энэ бүгдийн одоо ихтгэлийг алдахгүй ингээл явж ярьж ингэ медаль авч байгаатай баяртай л гэдэг. Энэ бол одоо тэгээд нэг талаасаа эх орны даалгавар. Тамирчин хүнд бол таны хувьд бол энэ хүндтэй үргийг бас эрхэм хүндтэй авч явж байна гэж ойлгож байна. Тий. Медалийг авч олно. Авсан хойно бас буян шиг даахаас хэцүү зүйл биш үү те. Сивдэхгүй. Би зөв авч явах. Тэ. Хөл юм одоо баг олон танилцуулаад ирэхээр одоо үйл хөдлөл алхаа гişгээ хөл юм хүмүүсд ч харцдаг болчдөг юм шиг л шүү дээ. Тэ өнөх одоо олимпийн медаль авсан хүмүүсийг хараад байхад дийсэл санагддаг да. Хүмүүс бас ингээд их хүндлэл үзүүлж гин баяр хүргэж байна. Маш олон хүмүүс ер нь зураг авахлыг тантай ингээд хийж ер нь бол их хэрнийз. Тэг нь ямар гуглтэй нэж. Мэдээж тэр хүн дэмжиж энэ хүнтэй таарсандаа азтай хэмэртэй гэж бодож байгаа хүнийг би зураг авахгүй гэж хийж болохгүй байхгүй. Яа тэгвэл арт хүн бас дэмжиж байгаа шүү дээ.
ажлуудтай. Тэгэлгүй яг хаа багын мөрөөдөл юу байсан бэ таны? Та тамирчин болно гэж боддог байсан уу? Би тамирчин болно гэж боддог байсан. Цэргийн хүн болно гэж боддог байсан. Тэгээд сая 16 оны 3 сард Сүлд спорт ороонд ороод цал зүгээд тэгээд сая 2016 оны Паралимпийн наадмаас хөрөл медаль аваад ахмад цалаа авсан байна. Ойрын хугацаанд оролцох тэмцээн уралдаан байгаа тэмцээн. За ойрын хугацаанд он гараад 2 сард дэлхийн замын оргоо Арабын нэгдсэн Эмират улсад салхиална. 4 сард Европын эгэр Хонгри эгэр хотод эгэрийн дэлхийн замын орог Канадад Ванкуверийн дэлхийн замын орог тэгээд 9 сард Мексикт дэлхийн аврах болох. Ингээ 3 дэлхийн замын аврагны дэлхийн аврагтайгаа мэдээж Азийн аврагсаа хийж байгаа. Тэгээ одоохондоо яг эцэслэж явах. Гараагүй байгаа учраас бүгд тийм таамаглаа. Та одоо бэлтгэлдээ орцсон уу? Би бэлтгэлдээ орцсон ирээл нэг 10 хоног багш амраа гээд хүчээр амрааж байгаа л тэгэл ороосон л та. Бэлтгэл хийхгүй байхад нэг л юм дутагтаад нэг л юм дутуу юм шиг нойр хөрлөхөрөхгүй. Тийм байгаа. Тэгээд бэлтгэлдээ орсон нэг сайхан байна. Бэлтгэлдээ орохоор тамирчин хүн чинь угаасаа бэлтгэлээ хийхээр биеийн сэргийж ядраан дайлагддаг. Тийм болчтой байлээ. Бэлтгэл хийхгүй бол ингээл хүчөөл ядраал бэлтгэл хийнгүүл сайхан бие сэргээл ярьж үсчдэг юм болчтой да. Тэгэл яг ер нь очисон газараас та ер нь ямар нэг юм худалдаж авдгаа цуглуулах медалийн зүүнээр ил цуглуулдаг. Мэдээж мөнгө нэмдэг. Тэгээ шээ тэгэл гой юмнууд байт юм уу тэгээд заримдаа ч тэгээд мөнгө таарах юм явдаг болохоор тэгэл тэр болгон юм авч чадахгүй шүү дээ. Тэгэл тэмцээн миний тэмцээнд дууслаа маргааш нь онцор нисдэг. Тийм болохоор ийшээ тийшээ дэлгүүрлэг авах юм шиг боломж байдаг. Тийм л үү. Нөгөө талаар бас Монгол хүний хувьд тухайн орны тэмцээн уралдааны зохион байгуулалт хөгжүүл гэдээ ер нь бас хараад харьцуулаад дотроо бодож явах уу? Бодож явах яг уу. Тэгтээ өнөөдөр хүн бага зүйлтэй сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэж бодож байна. Гадны орны юм сайхан шидэд их орных мань болчихгүй шүү дээ. Тийм учраас гадны тэр сайхан зүйлийг яаж их орондоо оруулж ирэх вэ? Ер нь энийг авч чадахгүй бол одоо Монгол хүн юугаар өрсөлдөх вэ? Мэдээж нэг тэмцэл бол одоо спорт болчихлоо шүү дээ. Одоо буу шидэм байраад байлдаад ах нь одоо утгагүй болчихлоо шүү дээ. Тэ? Энд чинь буу шидэм байраад байлдаж чадна. Тэр дивжээ спортын дивжээ гэдэгтэй л одоо их гүрнүүдийн тулаан тэмцэл харагддаг л да. Тэгж л ярьдаг. Инхийн цагаан дайнал юм л да. Спорт бол тэмцээний талбар бол би бол тэгж л ярьдаг. За баярлалаа. Бас Эрдэнэ дотод ирээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч эрдэнчүүдтэйгээ зэнхэрдлэх зур уулзсан бас их талархлаа илэрхийлээ. Телевиз үзэгчдтэй хандаж бас сайхан чин сэтгэл юу гэлээч. Тэгээд Эрдэнэтийн юм олондоо сайхан ажил амьдралд нь өөдрөг хаад жаргал хинээд баяслаа бэлгэж. Одоо юу сансан 9 цагаан хөслөн Эрдэнэтчгээ Эрдэнэ цагаан нар одоо твшин дивжиж сайхан амьдрах болтгоё гэж хүсээрээ. Сайхан хасаа шүү дээ. Эрдэнэт гэдэг нэрнээс ахвала тий. Тий. Таны хэлэх дуртай үг. Салхи тусан сүрж яв. Хэрвээ хүн салхины айсаар өнгөрөөд байвал тэгэл хаашиж авчихлаа шүү дээ. Тий. Ямар ч зорилттой зорьсондоо тэмүүлж түүнийхэн төлөө тууштай тэмцэхэл хэрэгтэй гэж боддог. За баярлалаа. Энэ сайхан үгээр хойлоо нэвтрүүлгээ өндөрлүүлье.
цаашдын тэмцээнүүдэд амжилт хүсье, зорилготой хүрээрэй. Өндөр амжилтыг хүсье танд. За баярлалаа. За үзэгчдээ хин хэмбэ нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. За эрхэм хүндтэй зочинтой ярилцлаа. За амжилт хүсье. За баярлалаа. Баяртай үзэгчдээ. Respectful crowd. 270 kilos. Successful at 210. Chambon Pilji, ex-buyer from Mongolia, finds himself still in the bronze medal position. Still have a couple of lifters that didn't register. Тавитны чөлийг алдаагүй тамирчны ялалт хямдхан алдаагүй тавитны чөлийг алдаагүй Didn't think they would find themselves on the podium. Just shows that anything can happen. алдаагүй энэстэн армандулсан In bronze medal position зоригийн from эцэг Mongolia, минь Отон авийн хүмүүдийн Отон болж гэлзаараа Тавитны чөлийг алдаагүй тамирчны ялалт